За сайн байна уу? Ингээд дараагийн дугаараар уулзч байгаа таатай байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань манай Герман Монголын хамтасаа ашигт мэлмэл технологийн сургуульд дөнгөж шинээр орж ирж байгаа Арман маань оролцож байгаа. Сайн байна уу? Намайг Арман гэдэг. Spot podcast-ийн дугаарт оролцуулж ирсэн төвдгөр курсын ихнэрт баярлалаа. За баярлалаа. Ахигч хоёрыг ч таа. За тэгээд өөрийгөө товчхон танилцуулж байгаа. Одоо чамайг чинь 10 жилийн хүүхдүүд ч юм уу эсвэл одоо маань сурвалд орчихсон дээд доод бүх хүмүүс одоо сонирхолтой ямар хүүхд юм болоо гэдэг айгу бодож байгаа. Тэгэхээр өөрийгөө товчхон ингээд танилцуулж. За. Намайг Курмангалийн Арман гэдэг. Би Дорноговь аймагт төрж өссөн. Тэгээ 9-р ангиас Монгол Турк Дархан аймгийн Монгол Туркийн хамтарсан сургуульд 4 жил төгсөөд 12-оор төгсөөд Герман Монголын хамтарсан технологийн сургуульд одоо орж ирчээр ингээд сууж байна. Миний тухайд гэх юм бол би ер нь яг нэрэндээ зөвхөн миний нэр чинь ингээд мөрөөдөл хүслэн гэсэн үг байхгүй юу? Арман гэдэг үү? Ямар хэлнээс лээ? Казахлээс. Тийм ч учраас юм уу мэдгүй би цаанаасаа нэг юм амар тийм мөрөөдөмтгий хүүхдэж ирсэн. Тэгээ ерөөс нь багасаа ингээд ер нь юм болгоныг туршиж үзэх, юм болгон сонирхолтой автагдаад юм болгоныг хийж үзсэн. Тэгээд 10 жилдээ яг инженерчлийн чиглэлээр яг өөрөө миний хүсэл мөрөөдөл нав ингээд дагуулад ирсэн болохоор энэ сургуулийг сонгосон. Герман Монголын хамтарсан технологийн сургууль яагаад сонгосон бэ гэвэл нөгөө вебн дээр байдаг өөрөө байдаг шүү дээ. Азийн leading university болно гэдэг. Тэр нь надад аягүй их таалагдсан байхгүй юу? Яг энэ сургуулийг миний сурах ёстой сургууль юм шиг санагдаад. Тий. Хамгийн хаанаас олсон сургуулийг? Би энэ сургуулийг Facebook-аас орчихсон. Тий. Тэр Facebook маркетинг дээр өрдөнгөө өгсөн шүү дээ. За. Юунд сонирхолтой? За тэр үнийг ч одоо асуугаад жаах тий. Амар ажлын ярилцлага шиг юм их гэдэг танаас. За. Нэндээ дээр болохоор ингээд өөрсдөө санаачлаад чи мэдгүй ч магадгүй товчхон танилцуулах хэлчихье. Одоо сонсож байгаа хүмүүс ч бас мэдгүй ч магадгүй тийм яг юм подкаст юм бол. Тийм. Тэгэхээр нэндээ бид хоёр ингээд өөрсдийн санаачлагаар ингээд нэг юм подкаст хийя гэж таах яг өмнө семестр ярьжсэн байхгүй 4-5 сар тах тий. Тэгээд ерөнхийдөө одоо энэ микрофон ч юм уу элдв бензинуудыг сургуулийн маркетингийн PR департамент ингэж спонсор хийсэн. Тэгээд тийм болохоор GMIT-ийн талаар болон оюутны амьдралын талаар тийм зөвлөсүүдийн талаар голчлон ярьдаг. Яг тэрний жагаар жижиг сажиг хэрэгтэй хэрэггүй нэ зөндөө ярина л та. Тэгээд манай подкаст болохоор ямар нэгэн тийм нэг юу биш. Юу лээ? Кекс подкаст ч юм уу, Идрэгийн подкаст ч юм уу, Сэхэтэн подкаст шиг болж биш. Зүгээр л айгу чөлөөтэй. Тэгсэн мэтлээ зүгээр л яг өөрсдний оюутны амьдралд тулгардаг асуудал ч юм уу эсвэл гой зүйлсийн талаар ингээд чөлөөтэй ярьдаг. Тийм гол зорилго нь ингээд нөгөө багш тэгээд сурагч одоо багш хэдэн сурвалж орчихлоо шүү дээ. Тэнгүүтлээ ингээд сурвалаа төгсөөд ингээд ажлын байранд гарч байгаа энэ гурван төлөөллийн дунд хүл ойлголцлыг тайлах ч юм те. Эсвэл энэ гурвын хоорондоо бүгдээр нийтдэг нийт тийм opinion нэг ч юм илүү ингээд хайлайт хийх тиймэрхүү зорилготой байхгүй. Тэгэхээр айгу фан тийм чөлөөтэй байгаа. Чи бас ажиг амар алтны ярьсан те. Тэрнэлтэй айгу бие бариад байгаа нь. Яасан хүн болж байгаа хэл та. Хүн болгон л хиндэг ярьд юм дөө. Гаднаас орж ирж байгаа, шинээр орж ирж байгаа сурагчид чирэн сонсдог. Би бас тэгж сонсч байсан. Яг ихчээсээ яг ийм сургуулийн подкаст байд юм аа гэдээ сонсоод үзгээд. Надад ихтэй амар таалагдж байсан л та. Би өөр шүтээс Мойсийнхны хийжсэн подкаст юу сонсож байгаагүй баг. Онцгой сургууль шиг санагдаад. Тэгэхээр энэ удаагийн дугаар болохоор айгүй чөлөөтэй явна. Бид хоёр чамайг угаасаа анх орж иж байгаа хүүхд гэдэг утгаар нь ч юм уу те. Тэгээд бид хоёр чиний талаар нэг мэдэхгүй болоод ч юм уу одоо дөнгөж би бидгийг танилцж байгаа шүү дээ тий. Тэгээд тийм болохоор чамд яг тийм элдв формат бол бэлдээгүй зүгээр ингээд айгүй тийм ярилцлага шиг ингээд би гинээс юм асуугаал тийм явагдана. Тэгээд тэрний жоор чи бас бид хоёроос юм асууж болно шүү. За тэгэхээр бид хоёр айгүй их баярлна. Тийм. Бид хоёроос хүмүүсээс юм асуусаар байгаад юм ингээд хариулахад амар дуртай болдог юм тий цаанаас тийм болчихдээ. Тэгэхээр зарим хүмүүс гайхчих магадгүй сочж байгаа юм юм гинт ингээд тэгээ дөнгөж шинэ хүүхд оруулаад ирвэ гэдээ гайхаж байгаа хүмүүс байвал ингээд нэг дөнгөж ингээд орж ирсэн хүний нэг дээр манай сургууль ямар харагддаг гэдгийг ингээд шал өөр өнцөг гаргахыг хүссэн болохоор тийглээ. За одоо нөгөө багш нарын алдартай асуултыг асуух. Яагаад та тий чимэйдэг хаанаас мэдээд яаж орж ирвэ? За яг тийм бараг харилцсан гэдэг. Тий бараг харилцсан. Гэтэ за яагаад орж ирсэн сая бараг харилцсан шүү дээ. Тийм болохоор орж ирээс тэгдэл ямар байна? Орж ирээс тэгдэл бол би бол амар өндөр байгаа.
Миний сэтгэл амар маш өндөр байгаа. Яагаад тэгэхээр хамгийн гоё юм нэг хүүхдүүд нэг хүсэл зоригтой. Тэгээд хоорондоо амар нөхөрсөг. Оза бүгдээрээ би намайг авч цөөх хүүхдэд энэ ч тий. Тэгээ айгүй хамгийн гоё нь болохоор ингээд сайн багш нар нь ингээд ер нь багш нар нь ингээд цөг хүүхдтэй болохоор хүүхдүүдэд тулж ажиллах нь айгүй гоё санагдаж байгаа байхгүй. Одоо шүтээс сурах чинь энэ тэндээс амар төмөн юм хүүхдэрч байгаа шүү дээ. Монголын баг амар хамгийн олон хүүхдэд сургуулах шүү дээ. Тэгэхэд л ер нь би анханасаа бодож байсан л да. Угаасаа улсын сургуулиуд, улсын 10 жилийн сургуулиуд ямар байдаг вэ? Нэг ингээд 40 хүүхд багталсан шингэлцэхгүй тэгээд сурж байгаа тэр хүүхдүүд ингээд дунд нь аягдаа сурсдаг ч биш, сурдаггүй ч биш. Тэгж яхаар зүгээр бас ингээд Герман Монголын энэ сургуультай орчвол бас надаа хамаагүй илүү түлхэцтэй болох. Би өөрөө ингээд өөр хүмүүсээр өөр хүчин зүйлээр яг ингээд өөрийгөө түлхүүлж яж ингээд явдаг байхгүй баг. Тим баг системд ингээд дасцсан гэх юм уу? За тэгвэл эсэргээрээ илүү ингээд disappoint хийсэн зүйл ч юм уу? Тийм байгаа. Төсөөл чи хүрээгүй зүйл. Сэтгэл дундуур байгаа зүйл үү? Сэтгэл дундуур байгаа зүйл гэх юм бол би ер нь тийм сэтгэл дундуур байгаа юм. Яг хотлоо ирчлээ. Сэтгэл дундуур байсан зүйл гэвэл за та бодоол толгоонд орж ирэхгүй. Яг үнэ. За нэг сарын дараа асууя за. Ямар нэг юм болцсон байгаарай. юм оруулж ирэх. Тийм. Аха. За. За өөрөө болохоор одоо ингээд дөнгөж орж ирсэн ээ. Оюутны зөвлөлд орсон шүү дээ ер нь. За тэгээд тэрэнд ингээд ер нь орсон сэтгэл эсвэл бол төсөөлөөс чи ямар байсан өмнө яг юу бодож орсон? Би энэ сургуулийн student council-ыг арай өөр өн гэж бодсон. Бусад сургуулиудаас. Яагаад гэсэн бэ гэхээр угаасаа олон улсын стандарт ингээд таарах тохирох гэж байдаг. Би өмнө 10 жилдээ сурагчдын зөвлөлөхэд угаасаа Монгол сургууль байсан юм чинь. Би өөрөө сурагчдын зөвлөлийн юу нарийн бичиг байсан байхгүй юу? Тэгээд тийшээ өөрөөгдөл нэхэмжил янз бүрийн юм ингээд айгүй их юм хийдэг. Бичиг цаасны ажил. Бичиг цаасны айгүй их ажил хийдэг байсан. Тэгээд ер нь тэр 10 жилийн ер нь Монгол тиймэрхүү юмнууд ер нь тийм юумэр ч юмтэй нэг тийм идэвхтэй байдаг байгаагүй. Тэгээд энд орж ирсэн чинь манай сурагчдын зөвлөлч айгүй идэвхтэй яг хүүхдүүд оюутнуудаа гэсэн сэтгэл зүрэхтэй тийм байлээ. Бээс их гайхаж байсан. Гэхдээ би одоо 200 гаруй оюутнуудын нэг төлөөлөл болж байгаад үнэхээр их баяртай байгаа. Тэгээд яг би одоо толгой дотроо бодож явдаг энэ сургуульд яг ийм нэмэлт зүйл энийг сайжруулчихвал ингээд үнэхээр сайхан болох юм байна. Ер нь ирээдүйд би яг тэр нөгөө сая хэлсэн шүү дээ. Яг вебсайтн дээр ирсэн тэр өөрөө үг байсан. Азийн шилдэг технологийн сургууль болно гэдэг. Тийм болоход мэдээж одоо манай GMIT чинь байгуулагдаад удаагүй шүү дээ. 7 жил болсон. 7 жил болсон ч гэсэн энд Монголын газар үнэхээр сайн оюутнуудын ингэж татаж аваад ер нь ambitious үнэхээр ambitious. Тийм болохоор ийм ambitious сургуульд маш их том менежмент тэг хүсэл зорилго тэг ер нь тэр ambitious зорилго нь биелэх үгүй ер нь оюутнуудаас л хамаарах. Тийм болохоор би яг оюутнуудыг нь үнэхээр сайн ялгарч өгөөсэй. Яг тийм байхын тулд би яг өөрийнхөө зүгээс юу хийж чадах вэ гэж бодсон л доо. Би өөрөө сая 12 дугаар ангида ийш тийш apply хийгээд хэд хэдэн газар тэтгэл явсан байхгүй юу. Тэгээд яг ингээ ийш тийш ингээ тэр сургууль том гадны сургуулиудын веб руу ороход аягүй гоё. Ер нь тийм байдаг. Би яг GMIT-г яг л тийм сургууль болоосоо хүүхдүүд одоо за Азта тийм бүр амар тийм биш юм а гэхэд яг ойрын одоо Төв Азта тий. Төв Азта тийм том сургууль болоод тийм гадны хүүхдүүдийг бүр ингээ эрхийн хүслэн болтно сайжраасаа гэж хүссэн л дээ. Тэгхийн тулд яг тодорхой нэг тийм жишээ хэлэх боломж нь одоо над ч бол нэлээд юм gray area байгаа шүү дээ. Тэгээ яриу ерөөхий. Тэгэхээр одоо чиний зүгээс чи бол тийм аим шууд ингээ Азийн шилдэг сургууль болгож чадна гэдэгт чи бол хувь нэмрээ шууд 100% оруулж чадахгүй шүү дээ. Гэхдээ оюутны зөвлөлд орсноороо ер нь яг ямар ч жижиг сажиг юм хийснээр тэрэнд илүү ойртуулж өгч чадчихна гэж бодож байна. Би яг оюутнуудынхаа яг оюутны өмнөөс л өөрийгөө оюутнуудыг төлөөлнө л гэж орж ирсэн болохоор тэднэрт яг амьдрах таатай нөхцөл тэр эдийг нь хангаж ажилламаар байна. Тэгээд болохгүй асуудал байна юу вэ тэрийг шийднэ. Уусаа оюутан хүмүүс их сургууль гэдэг чинь заримдаа хай нэг
асуудал гарч ирж штэ. Тэр асуулт болгоныг шийдээд зүгээр өөр юунд санаа зовхгүй хичээл хийгээд явхад л зорилго оршно гэж бодож байгаа. Чи одоо яг юунд санаа зовхгүй хичээл хийгээд явж чадж байна уу? Яг үнээр хэлээ. Яг үнээр хэлэхэд бол өөр юм санаа зовно штэ мэдээж. 18-аас сүрж байгаа юм чи. Нилээ өгшөө шүү. Тэгээ уусаа арга гэрийн асуудал гэж бас байна. Тэгээд магадгүй гэрээсээ хол идэг болохоор жоохон асуудал байдаг. Гэтэ тэрнээс үл хамааран зүгээр яг Jamaica-гийн campus орж ирээд нэг хичээлээ хийхэд сургуулиас шалтгааллах юм нэг одоо асуудал бол гэж байгаа байхгүй юу? За. Тэгэхэд бол хичээлдээ бол угаасаа санаа зовно. Тэрнийхээ хажуугаар найзлах нөхөрлөх тиймэрхүү юм байна шүү дээ. Тэр нь ч бас их санаа зовно. Оюутан насны найз гэдэг би айгүй гоёор төсөөлж явдаг байхгүй юу? Тэгээ би 10 жилдээ нэг тийм хүнтэй бүр амар дотн бол найзалж байгаагүй угаасаа тэгж байгаа. Тэгээд би зөвжүүлэх гарсан юм шүү дээ. Бараг л тийм тэгш. Тэгээд оюутан насны найзууд үнэхээр би ингээд киноноос ч үздэг байс хүмүүсээ сонсдог байс айгүй гоё л доо. Ялангуяа ингээд дотор байранд ингээд нэг өрөөнд хамт байж байгаа нэг дотор байранд ингээд нэг сургууль бүр ингээд цөөхөлөө хамт байж байгаа оюутнууд бие биетэйгээ нөхөрлөн аюу хүчтэй байх юм болов уу гэж бодсон. Тэгээд ер нь л тийм байна да. Одоо ч ирээд бараг л сар болж шүү дээ. Дотор дээрээ 21 онцон сар болсон. Энэ үед нь сарын хугацаанд чам тулгарсан хамгийн том чаленж юу байсан бэ? Чаленж за яг үннийг хэлэхэд өглөө босоод ирсэн чинь халуус байгаагүй. Нэр. Тэгээд яг тэр ингээд эрэхтэй байр чи ингээд нэг шүршүүртэй 3 ингээд нэг шүршүүрний өрөөнд 3 шүршүүртэй өрөөд штэ. Тэр зонд зүгээр дундуур нь хаалт хийчихгээд яагаад ингээд хүүхдүүдийг оюутнуудыг хүлээлгээд би өглөө бүр 40 минут хүлээсэн чинь нэг үнийг. Наад чи гайгүй. Чи өдрөө хитэн цаг хүлээдэг гэж бодож байна. Тэр бас амар хэцүү байсан. Тэгээд бусдаар бол гайгүй дээ. Нэг тийм асуудал байхгүй. Тэр дотор яриг ямар хөөс сүлжсэн бэ? Дотор яриг бол Монторк бол дотор ярьтай шүү дээ. Тий. Монторкийн дотор яриг гэхдээ би бол үнэхээр гоё гэж хэлэхгүй. Йоо яг манай дотор Jamaica-гийн дотор яриг өөрөө шиг юм жижиг өрөө 6 хүүхдтэй байхгүй юу? Oh really? Тий. Тэгээд манайхаас их хүүхдүүдтэй мөртлөө. Манайхаас жижигхэн өрөөтэй жижигхэн дотор яригтайсан. Тэгээд бусад сургуулиудын оюутны дотор ярьж тий мэдгүй юм да. Манай дотор бид юм шүү тий. Тийм шиг байгаа. Тэгээ жижигхэн ч юм уу тэгээ шахацлцсан тий. Тэгээ нэг тийм хүнд зориулсан нэг тийм дизайн эсвэл нэг тийм интерьер юугүй дизайнггүй. Тэгээ манайх ч бараг муугаар хэлэхэд хотын нэг өрөө байрнаас хамаагүй зөвхөн байр шүү тий. Тийм тийм. Үнэн. Би хамгийн гоё таалагдсан юм нь ингээд байрны огч нар аягүй хатуу гоё юм лээ гэж. Тэгээ архитект байхгүй шүү. Аса дотор нэг агш нар тийм байхгүй бол хүүхдүүд чинь тэгэл давран шүү дээ. Энэ л угаасаа камер амар нэмэгдсэн шүү дээ. Би өөрийг ингээд шахаад бүр амар зарчимч авахыг хичээдэг байхгүй яг цагийн ямиг цагтаа игээд ер нь тэгээ назгаарлалт ер нь амар дургу гэх юм уу. Тийм болохоор тийм таалагдсан да. За оюутны клубүүд ямар санагдсан? Клубүүд бол надад аюул итгэдэг. Ер нь хүүхдүүд ингээ хүртээмжтэй нүү хүүхдүүд хэрэгтэй клубүүд хийрэх байна. Ер нь тэн дээр юу гэж юм? Скул чи өөрөө хувьдаа тим клуб бас нээчмээр байгаа гэсэн бодлоо юу? Би англиний ярианы клуб яг нээ гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чи тэр юу лав волонтерийн клуб гэж үт юм л тэр хоёр дахь болгоо явуулдаг гэсэн. Ер нь би ингээд сургалтын зөвлөлт ингээд баахан санаа хэлсэн чинь дандаа лавга хийжтэй билээ. Өөр клубүүд бол надад амар тийм үр дүнтэй юм санагдсан. Угаасаа амар цөөх хүүхдтэй. Тэгээд тэн дээр лимит заачдаг. Цаанаасаа угаасаа модераторууд нь ингээд шахаад тэгээ репортуудаа өгөж явдаг. Айгу албан болохоор тэр назгаарлалт бол ерөөсөө байхгүй юм санагдав. Гэхдээ клубүүд яг тэр одоо нэг юмдаа сайн одоо тааж чинь ингээд хөгжмөнүүдээ сайн ингээд live music moderator гэдэг шүү дээ. Тэгэхээр зарим нь жоохон хийж чадахгүй зүгээр юу юм болов гэж бодож байсан би анх. Одоо ийш тийшээ өргөдөл явах бол одоо дараа нь юм бичиг баримтанд хэрэглэхэд хэрэг болдог шүү дээ. Би бас тиймэрхүү юмд хэрэг болд юм болов гэж зарим клубүүд нь ингээ худлаа үний яваад юм болов гэж бодож байсан. Гэхдээ үгүй юм билий. Яг өөрсдийнхөө сонирхол төр бусдыгаа нэгтгэхэд өөрсдөө бусад оюутнуудыгаа хөгжүүлж гэнэ гэдэг бол айгүй тийм
эфортлтой ер нь. Өөрийнхөө цаг цавыг гаргаж ин тэрийг чинь бэлдэх гэж ямар их цаг цав гардаг вэ ер нь. Би бас айгу надад айгу таалагдсан ер нь. Тийм нөгөө энэ жилийн оюутнууд айгу итгэвтэйсэн байхгүй юу? Одоо ламс итгэхэд нэг 37 хүүхэд бүртгүүлсэн. Тэгэл тэрийг ингээд органайз гэж авах хэвчээсэн. Тэгээ би энэ жил хүүхдүүд амар тийм юу байгаа юм бэ? Итгэвтэй байгаа юм байна. Тэгээд угаасаа дотоороо ирэхээр чи ингээ нөгөө хотод байсан бол ингээл автобус унаад хэдэн цаг өнгөрч штэ. Энд байхаар чинь тэгэл баг автобус унаанд өнгөрөх 4 цагтаа ингээ юу ч хийхгүй байжснаас ямар нэгэн клубт ороод өөрөө хөгжүүлжсэн хамаагүй дээр байхгүй. Тэгээ тийм болохоор олон төрлийн клубийн юутэй одоо манай чинь хэдэн клуб юм бэ? 16 клуб гэдэг бол хүн бол өөрийгөө хөгжүүлэх хангалттай боломж байгаа байхгүй тий. Тэгэхээр наадах чи яг хэлж байгаа марч. Би яагаад чи MIT тэрнээ сурахаар болсон. Бас нэг шалтгаан би хотод байх амар дург байхгүй. Ялангуяа 100 бол ийш тийш явж штэ хотод байхгүй. Тэгээ өвөл хавар намартай амар төгжрээтэй. Тэгээ би ингээ автобусанд явахаар бараг за давталтаа л 2 цаг байлна. Тэр бас амар хэцүү. Тэр 2 цагийн дотор юу хийж болох вэ тий? Өөрийнхөө хэлээ хөгжүүлж болно. Сая хэлжсэн клубуд явж болно. Одоо 2 клубт явхад л за одоо Герман хэлний 2 клубт явхад нэг цагаар 2 клубт явах цаг байхгүй. Тэр нь чинь тэгэл автобусын зүгээр за тэр чинь бараг ирж очихын 4 цаг бол. Манх нэг гэрд бол хоолой өгөхгүй юу. Тэгэл за яаж хотод сурна та гэж бодчихсон. Харин тий хотод сурдаг оюутнууд хэцүү шиг байгаа ёо. Технээсээ нөгөө автобус дотор хоолоо хийж идчихээ. Нөгөө бараг автобус дорхоос говьмдаа халуус ижил ороод идчихээл тийжэл цаг хугацааг амжирлахгүй болвол. Тэгээ тийм болохоор манайд энэ сурж байгаа оюутнууд бол айгүй юутай байхгүй юу? Давуу талтай. Тийм давуу талтай. Тэгээд ч угаасаа хотод сурж байгаа хотын юунууд чинь сургуулиуд ч бас манайхтай харьцуулах юм бол төлбөр нь жоохон бага штэ. Гэтэ яг үнд ингээ унаа зардал ч юм уу хоолунд илдвэн цэмтэйгээ нийлэх бол бараг л манайхтай адилхан байхгүй. Тэгэхээр манайх илүү бас ингээд competitive advantageтэй байгаа. Оюутан болсон тий гангална. Ялангуяа нэгдүгээр курс оюутнууд амар гангална. Шоуд нь янз бүрийн юм аавна. Тэгээд тэгэрч чинь бараг хамаагүй л гарч. Тэр чинь ингээд угаасаа юу их хэдэн биений харсаар байгаад гангалах шаардлагатай зөв хотоол нэг сайхан гангалчаа. Тэгэхгүй бол зөвөр энгийн үед бол зөвөр нэг тийм 10 жилийн хүүхдүүд шиг нэг юм бэкпэк өрөөл малгайтай цамцтай тий. Би ихтэй ингээд 10 жилдээ ингээд амар тэнж явдггүй хүүхдээс байхгүй. Тэгсэн чинь ихтэй манай аав ээж ингээд байнга залгадаг. Амар их хаана явж байгаа би үгүйсэл дотор байна. Хичээлээ л гэж байгаа шүү дээ. Тэгэл амар залгаал хаана явж байгаа энэ дэрийг асуугаад байхгүй. Тэгээ хотод сурсан бол бүр наа бүр баг чамаа хувийн мөрдөгч тавина. Зөв. Одоо чам нэгээд ямар нэг expectation ингээд гарч ирсэн expectation-с бол нэг зүрхгүй ингэсэн шүү дээ манай сургууль. Энэ expectation чинь ингээд цаг явах тусам одоо ингээд дээшээ 1 2 3 4 дугаар курс гэл орохоор өөрчлөгдөн гэж бодож байна. Өөрчлөлтөнд тэр бэлэн байгаа бай. Би яг 1 2 дугаар курс хичээл нь 3 4 ихтэй харьцуулбал курсийнхтай харьцуулбал арай амар их тэгээ жоохон хүнд өгдөг гэсэн сонсон байхгүй юу. Тэгэд би яг вебсайтнаас нугасаа сургуулийн ингээд яг хөтөлбөр янз бүрийн юм ингээ харагдсан шүү дээ. Яг бичиж байгаа юмнаас нь л цаанаас мэддэг. Тийм болохоор би манай багш нар яг бүгдээрээ англиар ярьдаг. Тэгээ англиний дуудлага амар цэвэрхэн байх гэж бодож байсан. Хөгөмл. Зүгээр. Тэгээд би анхандаа ингээд чихээ дасах гэж аягүй хүзээ байхгүй. Тэгээ нэг 2 хоногийн дараа дасцсан. Чайгуу чухал юм байна л. Одоо тэрнээс жилээ юм бол шүү дээ ингээд гадаадаас герман багш нар ч юм уу те эсвэл лазмаз энэ тентхийн профессоруудыг дуудаж авчирдаг хичээл оруулах гол төлбөртэйгээр блог хичээлүүд орвол тэгэл тэр хүмүүс чинь хөвшнастай өмслөр нь шүү дээ айгуу том профессорууд тэгэл бид нар чинь цэвэр англиар бол ярихгүй нөгөө герман англиар ч юм уу хятад англиар ч юм уу ярина. Тэгэл ингээд байж болохгүй те тийм том профессор юм ярьж байгаа. Тэгэл яг ойлгож байгаа юм шиг царайлал. Тэгэл тийм гэтээ бас яг ойлгож байгаа юм шиг царайлаад юм ойлгох гэж болохгүй шүү дээ тий. Яг асуухан дээр асууж чаддаг оюутан юм бол өсөөд ивч явдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр хичээлийн дараа багшаасаа ингээд очиж асуудаг ч юм уу багшаа таны ярьсан ч юм уу тий. Тэгэхгүй бол за энэ хэлийг ойлгохгүй юм байна. За лекц нь уншиж байгаа шалтантаа орё гэх юм бол тэгэл ер нь л фейлд шүү дээ. Би бол яг саяны тэр тэгдэг фейлн гэдэг зүйл байхгүй. Тасдаа лекцэл биш. Бид л ч гэсэн хэцүү байдаг л дээ. Яг герман багш нар ингээ англиар хаа оосоо акцент нөрөө шүү дээ. Тэг. Гэтэ гоё ярьдаг герман багш ч зөндөө байгаа. Германы клуб зорчихгүй. Герман зорчихгүй. Тий. За. Татвараар нь хэр назгарч байна. Хүүхдүүд ер нь за чиний үзэл бодол нэг заяа. Тэгэлээ бусад оюутнууд чи ер нь хэр байна чиний харж байгаагаар. Ер нь харьцангуй гайгүй шүү. Хичээлээ хийж нүүсгүй бол нэг амралт нэг цуслан дэрсэн юм шиг л байгаад байна уу?
эхэндээ бол тийм биш. Одоо яг сүүлд одоо midterm авах гэж эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд анхандаа 3 эхний 1 2 3 7 хоног ингээд study room баг хүн байдгүйс байхгүй юу. Тэгээ би өрөөнөөсөө гараад study room руу орохгүй ингээд бүр суудлал болохгүй. Тэгээ хүүхдүүд оюутнууд ингээд өрөөндөө хичээлээ гээд нөөдөө ухаал байж хаад би бүр ингээд цаанаас хичээл хийхгүй болохгүй юм шиг санагдав. Guilty мэдэрч төрөөд. Тэгээ guilty мэдэрч төрөөд. Нэг цаанаасаа л нэг юм юутай цочроотой. Тийм ээ. Тэгээ нэр нь бол назаарлаа. Final эхлэхээр чи юу бол гэж бодож байна. Би ер нь дотоороо нөрөөний гэрэл дундрахаа хэлдэг шүү дээ. Тий. Аимарлаа шүү. Намын сандчтай яхах хоолой эхэлдэг тий. Хос өрөө анги танхимч болт. Годол ингээл хаалан болгосон бол хос анги танхим байгаад байгаа зү. Тэгэл тэр мөр үчин байхгүй болно. Номын сан суудалгүй болно. Баг өрөөндөө бахтаж ингэхнүүд ирээд болчих шүү дээ. Хүүхдүүд чинь тэгэл номын сан юм уу өөр хичээлийн анги болох гэж зүгээр алаан болт шүү дээ. Төрүүлж чи цөөн хүүхэд тавьж юм. Би энд суулж байгаа. Цөөхөд чи хаад өгдөг тий. Тийм. Энэ шинэ хуучингуу хэлэхэд цөөхөд тавьчаад явдаг байлаа гэдэг. Тэр ихэнх цагт хөлс их урсгал тэгээ дайны цагт саагарсанаа гэж. Би тэгэх гээд хийх гээд назгаарч яддаг байхгүй. Угаасаа назгаарх нь оюутны ялангуяа жиматигийн оюутнууд байх ёстой нэг тийм үе байгаа юм. Тэрийг л дааж идчихвээ. Харин. Тэгээс яаж нэг 70 он манай идэг болохоор файнал таймер бэлддэг баг л та. Хичээлүүд хэр хүнд вэ? Хичээлүүд үү? Өөр одоо ч бакалаврын нэг тий. Бакалаврын нэг. Хичээлүүд ер нь 1-2 хичээлийг бодвол гайгүй. Ямар хичээлүүд орж байгаа? Статик бол гайгүй ойлгож байгаа. Матлаба жоохон бэлдэхгүй бол ер нь оюутнууд ингээ байранд ингээ матлаб байсан. Статик хийсэн л яваад байгаа байхгүй. Яг нэгийнхаа. Тэгээ тийм болохоор ер нь би ч ганцаа байж босон ч гэсэн тэгж байгаа юм байна л таа л гэж. Энэ дээр нэгийнх нь тип хэлж өгөө. Тэгээд хөтөлбөртэй ирсэн хүмүүсийн хувьд гэхгүй. Юу би бас анхыг матлабыг гэдэг байсан аахгүй ингээд хичээл орсонгууд л миний явц бүр амар муу гарч ирсэн юм баг 30-аас 17 8 гарч ирсэн баг. Тэгэл за ингээд баг матлаб дээр унах нүггүй юу гэж бодчихсан аахгүй. Тэгэл за юутай ч нэг ном байдсан шүү дээ. Одоо номын санд байгаа бүр монголын орчуулгатай ирсэн байлээ. Тэр номны ингээд тасгалууд байгаа сэдв болгоны арт. Тэр тасгалуудыг хийгээдээ. Матлабын ном юм тий. Тэрийг хийгээдээ. Тэгээ хийхэд би файнал дээр баг 90 хэд авчихсан. Тэр дасгалыг л хийгээл шалгалт нэр угаасаа тэр л орж ирдээ. Багшаа тэлэх юм бол гэсэн. Багш нар угаасаа тийм амар шалгалтаа. Тэрийг хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр хэлэхгүй. Статик ч гэсэн арын бодлогын л бодоод бай. Тэгэхэд бас л та нар файнал дээр зоолт дээрээ давж гарч ирсэн. Би чинь одоо матлабыг 3 жилдээ үдчихсэн юм шүү дээ. 3 удаа тийм. Тэгээд яг яаж хаад яг номноос орж ирдэг. Тэгээд чи номоо авсан уу одоо матлабынхаа? Номоо авсан. Хэрэгэлдэггүй. Ингэж болохгүй. Би бас матлабыг анх ерөөсөө ойлгохгүй. Тэгээ сүүлдээ би матлабд амар дуртай болсон шүү дээ. Тэгээ багштайгаа яг ингэж тарьцаад яадаг юм бол багш бүр амар гоо тайлбарлаж өгдөг. Тийм. Зүгээр л нөө practice makes perfect гэдэг шүү дээ. Тэр дасгалаа л хийгээд. Тэгвэл ямар ч жил амархан хавтлаа. Тэгээ яг тэгэл ундаг л да. Би ч бараг явцын оноогүй байж байгаа шалтантаа тэнцэжсэн юм шүү дээ. Тэр өмнө жилийн нэг би оюутныг сонсч байсан аахгүй юу? Нэг цоо ярьсан. Нөгөө 2-р семестр нөгөө корона гараад юу болсон шүү дээ. Онлайнаар орох болсон шүү дээ. Тэгээ нөгөө Google Classroom дээр 150 100 хэдэн мисингтэй байж тэнцсэн гэдэг байхгүй юу? Тэгээ би нэг тийм сонссон. Яг тэр мисинг чинь нөгөө нэг assignment-ийн мисинг чинь ер нь хөвчлийн эрсдэл тооцдог байсан шүү дээ. Эрс тооцдог. Тэрний мисинг биш одоо юм хүчнэ гэдэг чинь эрсдэл тооцох чинь гэсэн үг байхгүй юу? Тэрнээс бол нэг тийм оноо биш. Тэгээд файналаас явах юм болох юм л. Тэгээ ер нь л гэтээ файнал чинь хамгийн дээдлэл 70 оноо шүү дээ. Тэгэхээр файналдаа найдаад явцаа унгаачих юм бол бас та нар хамгийн дээдлэлтэй бүр 100 гол 70 гарна гэсэн үг. 100 гэдэг нь нэлийн ховор. Тийм. 95 гэдэг хүмүүс л зөндөлөөд л та. Тэгэхээр бас аль алийг л бодоол анханасаа л явжсэн. Одоо ингээд чи сайн хэлсэн шүү дээ. 1 2 дугаар курсын хичээл хэцүү болохоос шугам гайгүй гэдсэн шүү дээ. Яагаад 1 2 дугаар курс хичээл ийм амар хэцүү байгаа гэж бодож байна. Тэр чамд амархан байсан бол зүгээр үжиж гинэ эсвэл юм хэцүүгээр байсан зүгээр үжиж гинэ үү? Хэцүүгээр байсан зүгээр хаа. Яагаад? Гэхдээ угаасаа чанар штэ гэсэн. Эхэндээ ингээд юу зовлонгийн төрхөн дээр штэ. Тэгээ яг яхам одоо math calculus тэгээ нэг static engineering mechanic гэдэг үзэж байгаа штэ. Эд чинь яг ярих юм бол яг одоо битүүрт гэх юм бол industrial engineering бол тэр нэг хэрэггүй байгаа байхгүй. Гэтэ үүдсэн байгаа. Яагаад бид нар тэрийг үзэх хэрэгтэй гэж бодож байна жи?
Уусаа болж байгаа шүү. нэг билет зовлоо. За уусаа инженер болж байгаа л хизээний цагт хэрэг болж магадгүй шүү дээ. Тэгээ industrial engineer гэж болж байгаа ч гэсэн тиймэрхүү юмтай холбоотой газар яг өөрийнхөө яг хуваарийн дагуураалаа явж хахад тийм юмны мэдлэг хэрэг болгох юм бол ерөөсөө хүний мэдлэг бол хэрэггүй байх гэж бол хизээч байхгүй тийм. Тийм. Яа энэ чи бараг зөв л хэлжлээ л та. Энд угаасаа зөв буруу гэсэн юм байхгүй л те. Гэтэ бид нар нөгөө дөрөвдүгээр курс болсон болохоор энийг яагаад гэдгийг одоо л ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд одоо 1 2 тийм үү бэлтгэл дурж байгаа дүүнэрт хэлэх юм бол яагаад энэ хичээлүүд ийм хэцүү чиний ингээд хамаг хүсэг чи ингээд те цариулаад хэвээр муухай цариулаад ингээд хийлгээд байна вэ гэхээр тэр яг мэдлэг бол хэрэгтэй те хэрэггүй бол биш. Гэхдээ ямар нэгэн тийм хүн димийг өөрийн аргаар яаж хийж сурах уу? Ямар арга барил чамд тохирдсон юм гэдгийг өөрөө хайж олох зорилготой байхгүй. Тэгмээс бол тэр хичээллийг одоо бүрэн сайн ойлгоно уу яана яхаа бүрэн сайн ойлгоцсон бол зүгээр л те. Гэтэ ямар нэгэн мэдгүй юм гарч ирэнгүүт тэр чи өөрийнхөө арга барилаар шийдэл олоод тэрний ард ингээд гарч чадах тийм чадварыг энэ ихний ойлжилт олцсон байх хэрэгтэй. Тэрний дараа ямар нэгэн одоо бид нар юу штэ дадлагт гардыг штэ. Дадлага ч юм уу эсвэл мэрэгжлийн хичээлийг үзэхээр яг энэ арга барилаар явчих юм бол илүү сайн байдаг байхгүй. Яг тэгвэл би ихний ойлжилт яг өөрийнхөө арга барилыг олог байхгүй. Тэгээ бараг 3-ын хагас масаар илүү олсон болохоор хамсдаг болохоор та нарыг бас битгий дийж ягараа энэ сурвал миний үйл тамиг үзгээл өстэй миний мог үзгээл бахын хичээл үзүүлээд байх ингээд тийм юмар харж магадгүй. Нэг тийм бодсол доо mentor and mentee болсон шүү дээ сая. Тэрүүгээр ингээд mentor and mentee-нүүд нь ингээд бүр дотносоод ингээд 3-4-ийнх нь нэгийнхэнтэйгоо ингээд сая хэлсэн шүү дээ яг тэр арын номноос үзвэл ингээд 98 гэжтэй гарчдаг ингээд яг тиймэрхүү тослов дэмжлэг ийм типүү төгөлбөр надад бүр амар гой санагдах гэдэг. Хоёул тийм дугаар хийчихгүй байна. Харин хүний дугаар тийм. Тэгээ төгөлбөр амьдрал амар гой хөнгө хад жаргалтай болох гэдэг байна. Гэхдээ тэр чинь ерөнхийдөө халуун бодож байгааг л шинжих гоо. Та нар өөрсдөө тэр номоо хайж олоод ч юм уу өөрсдөө биднээс асуух ч юм уу гэвэл зүрх. Тэр тэгэл хэлэхэр чинь тэгэл яг эднэрт л тусалж байгаагийн тусалж байгаа л да. Гэтэ нөгөө талаар алаад байгаа байхгүй эдрийг. Чи хэр азтай байгаад хэр сайн ментортэй таарч ийнэ гэдэг чинь. Бидний үед бол ментор энтер байгаагүй шүү дээ. Тийм. Би бол ингээл орж ирэл хичээл цонхтой ингүүл нь гээд 30 кредит үздэгэ ч мэдэхгүй заяа. Тэгэл мэдсэн юм нь юу гэхээр за би энэ сургуульд орж ирсэн юутэд сурах юм бэ? Нэгдүгээр курсээс орж байгаа юм байна гэдгийг мэдээл орсон. Хичээл сонгодог гэхээр 2 хичээл сонгоцсон. Нөгөөнийхөө ард дараа нь гарч байгаа жиш гарахгүй жиш. Тэгэл ер нь бол айгүй цагаа алсан юм болчихсон. Тэгэл яг гоо цагийн явцад өөрөө 24 кредит гэж юм байд юм байна. Кредитээ ингэж зөвлөлт юм байна. Голчны тэр юмэрийг л олж мэдчихсэн. Манай сургууль ингээд завгүй байлгадаг нь амар гоё юм санагдав. Тэг ингээд клубүүд амар их байсан шүү дээ. Ер нь хүн оюутан пингж боддог байхгүй яг оюутан нарсандаа ер нь цаашаа ингээд ажил хийгээд хөгжих цаг амар бага болдог шүү дээ. Тэрэн дээр манай клубүүд амар гоё амар олон төрлийн клуб байгаа амар таалагдсан. Би бол орж ирэхдээ автокад юм уу роботикийн клуб байна гэж бол төсөөлөгөө. Надад бүр амар гоё сонирхолтой бүр баярлалтай санагдаад байгаа. Ер нь харьцангуй 200 оюутан бараг 20 клуб байдаг бол айгүй их тоо шүү дээ. Тийм, ер нь аль тийм. Тэгээ айгүй олон төрлийн үздэгхийн юм уу ч клуб тийм. Айгүй олон төрлийн робот хийж яваад хажууд нь цэцэг тарьж идэг ч яах шиг. Тийм. Тэгвэл роботын ч одоо нөгөө хүлэмж хийх гэдэг юм байл шүү дээ. Тэгсэн тэр хоёр хамгийн гол нь хоорондоо хамтарч ажиллаж. Ингээ клубуд хоорондоо ингээ хамтарч ажиллаж байгаа нь айгүй гоё. Хамтарч клубуд гэж бүр сургуульч айгүй гоё дэмждэг юм байл шүү дээ. Ингээ юу project энэ бичээд өгөрч байгаа. Тийм proposal. Тийм. Оюутны зөвлөл нь ингээд амар гоё дэмжиж өгөн сургууль нь дэмжиж өгөн. Тэгээд бусад сургууль одоо оюутнуудынхаа тоотой харьцуулахад хэмжээтэйгээ харьцуулахад санхүүжилт аягүй сайтай. Тийм болохоор оюутнууд яг өөрсдөө хөгжүүлээд өөрсдөө хийгэж үзсэн юм хийж үзээд тийм боломж байгаа тэр нь хийж үзээсэй л гэж хүсэж байна. Тийм. Тэг өөр өөх ямар тип байна? Хэрэгтэй тип юу вэ? Тэрийг тасалсан юм. Тэр битээр өөрсдөө дараагийн дугаарт ангийнхандаа тип өгвөл ямар тип өгөх вэ? Би ангийнхандаа тип өгвөл ер нь цагийн менежмент л аягүй хэрэгтэй байна. Орч ирээд. Яг ингээд хичээлийнхаа даалгавар өөр, ачаал нь өөр. Тийм болохоор яг хүнд яг нөгөө priority гэж байдаг шүү дээ. Яг ингээд юмыг хамгийн ихэнд тавьж тэрийг ингэж ялгаж салгаж сурах хэрэгтэй юм. Ер нь оюутан болж байна. Оюутан болцохоор ч ингэж шөнө өрөө суугаал ядраал. Би ер нь нэг хэсэг ядаргаанд орсон байхгүй 10 жилдээ. Тэгэл яг хэрэгтэй юм аа л хийх хэрэгтэй байна. Өөрийг бол ядрааж болохгүй юм. Тэгээ эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй. Одоо ингээд гэрээсээ хол
Тэгээ юу ч хийсэн яа тэг загнах хүн байхгүй гэж бодохгүй мөлий. Тий, над ч байгаа бас амар дурдах хэвээр нэг сэдв тий. Хоёртнууд нөгөө гэрээсээ олдчихороо ингээд өчнөө гой мэддэг ч юм уу. Орой гинт баахан махтай хоол иддэг ч юм уу. Тийм болохоор хоол эрүүл мэндийн асуудлыг бол заашгүй ярих хэрэгтэй. Тэгээд хоолноос гадна нөгөө эрүүл ах уу гэж байгаа шүү дээ. Хоёртнууд ч тэгэл гэртээ биш ингээл загнаж өглөх хүн байхгүй тий. Бил нэг оюутан гэсэн шиг. Тий, тэгээс өрөө мөрөө цэвэрлдэггүй ч юм уу. Тэгээд хаа чин тэр чинь бас нэг асуудал үүсдэг да. Гэтэ тэрийг ярихаар хоёртнууд одоо бүгдээрээ яа гэж бодчих тий. Зүг. Асуулт байна уу? Асуулт бол толгоонд орж ирэхгүй. Төрөний тип гэснээс юунд шинэ хүмүүсүүдэд өгөх юм гэвэл одоо бэлэн бодаан чаш юм. Гэтэ ер нь одоо би одоо тэрийг ханаас олсон юм бүү мэд. Гэхдээ одоо бүр хаасан 3 мөрөвдөө орчоод ч юм уу олж мэддэг хүмүүс байд юм лээ. Хичээл сонголт чинь 24 кредит байх хэрэгтэй шүү гэдгийг айгүй хожуу олж мэддэг хүмүүс байд юм лээ. Оо тийм үү. Одоо яг ингэж байгаа байхгүй. Би бол нэгтэй нэг мэдээгүй. Бараг 2-ын дундуур 2-ын сүүл мөлөр мэдсэн үү? Тэгвэл та нарын нөгөө нэг герман хэл гэж сонгоод байгаа эсвэл болвол юу гэж сонгоод одоо бизнес инглиш энэ монгол хэл гэж сонгоод байгаа хичээлүүд чинь нийлээд 24 кредит болсон байх хэвээр 24 хүрээг бол төгсөхгүй шүү гэдгийг ер нь хүүхдүүд маань сайн мэдж аваарай. Тийм тэгээд тэр нөгөө 24-т чинь бас нэг бонус хэдэн оноо орж болох нөгөө юу summer school-д байгаа. Freiburg явдаг юм хятадлуу байх тэр чинь бас ингээ элективийн point л орчдөг байхгүй. 2 3 кредит л орж ирдэ шүү. Тэгвэл кредит нь яачих юм бол 4 төгссөн юм хүртлээр дараа семестрийн дахиад нэг сурж иж ч юм уу тийм төгслөхгүй хоосон дипломт бол төгснө баг. Тийм. Retired ингээд хүн ингээд араас нь ингээд юм бүх юм дууссаны дараа харамсаад тэр үед тэгдэг байжтэй ингэдэг байжтэй гэж юм байдаг шүү дээ. Жишээ нь би одоо ингээд 10 жилдээ ингээд дүнгээ өнөөс жоохон өгдөг байсан байхгүй юу. Тэгээ би тэрний орон зүгээр ингээд гой хөгжим тоглолт өгөлцөөр надад бол хамаагүй хэрэгтэйсэн л. Яг таарт одоо ингээд 4-р курс болсон юм чинь одоо төгсөх гэж чинь тэгээ. Яг 1 2 3 удаа юу хийж байвал зүгээр гэсэн юм бол одоо ингэдэг байжтэй гэж бодсон юм байдаг. Тийм ихтгэн мэдэж авсан ч болоосоо ч юм. За миний хувьд гэвэл надад хувийн нэг юм байдаг хөө одоо 4-т орчоод ярих зүгээр байх. Ингээд жимайтид хийж үзэх юм хийж болох юмнууд би энэс хийж үзэх юм гэж нэг тиймэрхүү юм байдаг хөө одоо юу гэдэг жимайтид даад авч үзэх scholarship авч үзэх сургуулийн scholarship шүү дээ. 2 төрлийн тэтгэлгийг авч үзэх цагийн ажлыг хийж үзэх ч гэдэг юм те айл нэг summer school-д хамрагдаж үзэх оюутны зөвлөлд нь орж үзэх at least хэдэн клубуд хамрагдаж үзэх гэдэг ингээд одоо бүр тэн дондоос хамгийн version гэвэл захирлын машин сууж үзэх гэж байдаг хгүй тэрийг одоо орж хийж чадаагүй л. Тэгээ ингээд тиймтэй тэгээ одоо ингээ харангуул ер нь бол хин биелүүлсэн байгаа хгүй. Тэгэхээр хүүхдүүдийг тиймтэй болчвол бас арай гоё ах юм болов уу гэж бодож байна. Яг эргэж хараад харамсдаг юм гэвэл яг уу яг нэг юм болох ойлоо яг тэрэнд за би нэгдүгээр курстэй ингэждэг л байжтэй гэж харамсчихсэн. Тэр нь болохоор хичээлээ цагт нь хийждэг байжтэй л гэж харамсчихсан л да ер нь л. Тийм. Тэрнээс бол гэтээ яг хөө хэдийгээр тэрийг тэгж аллаа ингээд тухайн үед тэр надад амар том юм болоо харамсал байсан ч гэсэн тэр надад зөрүүлээд амар том сургамж болсон. Тэгэхээр ер нь харамсалтай юмд харамсаж битээ амьдраарэ. Алдаа байлаа ч гэсэн тэр чинь тодорхой хэмжээнд чам ямар нэг ухаарлаг гэж байгаа болохоор миний хувьд бол харамсаад их юм болов уу? Алдахгүй амьдрал үүд гартай шүү дээ. Ер нь аль тийм шүү дээ. Тийм. At least бүр хамгийн багтаа чи юу ч ойлгохгүй байхгүй. Би уус чаддаг, би мундаг юм байна гэдэг нэг тийм. Ер нь ингээ амжилтанд хүрсэн хүмүүсийг хараалахад ер нь л алддаг байсан хүмүүс. Тийм. Ямар ч том амжилтанд хүрсэн хүмүүс. Тэгээ би бас ингээ алдмаар ч санагдаад байхгүй албаар. Угаасаа чи өөрөө мэдлэхгүй алдчихсан. Манай сургуулийг тийм үг гэдэг штэ. Хичээлдээ онж үзээгүй хөхөд оюутан жиматигийн яг official оюутан болохын тулд at least нэг хичээлдээ failed болж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээ заавал он гэсэн үг биш л дээ. Энэ бол унчаад өөрийгөө өмөрхөх гэж байсан ш. Ер нь тийм нэрээ бид штэ. Орлогын хувьд чи яг сая хэлсэн шүү дээ хичээлээ цагт нэгдэг үжигээд тэр бол угаасаа хүн болгонд одоо 4-р курсын хүн болгонд гэж хэлэн заяа. Гэтэ надад тэрнээс гадна бас нэг юм байдаг байхгүй юу. Тэрээ шинэ оюутнууд мэддэг ч биш магадгүй мэдгүй ч биш магадгүй бид чинь нөгөө дадлагах хэрэгтэй дээ шүү дээ. 1-р курстэй 2-р курстэй тэгээ 3-р курстэй. Тэнгүүлээ би болохоор 1-р курсэнд болохоор зүгээр танилцах дадлага тийм үү 2-7 хоногийн. Тэгээд 2-р курсэнд болохоор 6-7 хоногийн бас ингээд арай бас танилцах гэдэг л 4-7 хоног. Тийм 4-7 хоногийн юм дадлага байдаг байхгүй юу? 6 шид дадлага. 4 нийлээ 6 бол. Тэгээ би тэр дадлагыг болохоор амар тийм сериусны үлээж байгаагүй.
Зүгээр нэг яг одоо нэрийг хэлээд яг нэг компанисэн. Тэгээ тэнд очиод би надад угаасаа тэр за зүгээр нэг хэлцээ талгаа хөтөж юу хийлэхгүй тэгээ надад хөвчлэгээгүй зөө. Тэгээ би ёо гэх бүрээсээ 5 цаг жаал яасан хгүй дуусчихсан. Тэнгүүлээ би сая болохоор уртын дадлага ингээд 14-7 оны дадлага 14-7 оны хийж байгаа байхгүй юу. Тэнгүүлээ одоо ингээд орж ирсэн чинь дадлага би эрт арай чанартай хийх хэрэгтэй гэж бодсон байхгүй яа. Тэгэл би 2 дугаар курстэй хийхээс нь дадлагынхаа сурах юмнуудыг саяны жил сурцсан. Тэгвэл тиймэрхүү юмнуудыг сурчаар одоо би 4 дугаар курст орж байгаа хичээлүүдээ ингээд арай өөрөөр хүлээж авч байгаа байхгүй. Эн чинь миний үдсэн тэр юм биш дээ, энэ биш дээ, энэ надад хэрэгтэй гэдээ хүлээж авч байгаа. Тэгснээ хажуугаар нь өнгөрсөн жилийн тэр хичээл чинь надад хэрэг болж исэн юм биш дээ, би сурч яахгүй яаваа. Миний дадлагын ажилд хэрэг болох байсан юм ингээд. Тийм харамсал үүсдэг. Тэгээ тийм болохоор 4-р 2-р курсын тэр нөгөө 4-7 оны дадлагыг хийх хүмүүс ингээд за зүгээр таньдаг газраар бичүүлчих ч юм уу те. Эсвэл зүгээр л ингээд нэг юм хийгээл хийчих гэдэг. Гэтэ тэр үеэрээ одоо мэрэгжлийн одоо инженерийн хиллэг ч юм уу те. Тэрийн эрцваа, тэрний аптерк ч юм уу. Эсвэл нэг юуны уурхааны ингээд сайтыг ч юм уу те. Яаж нэрлэдгийг нэг тиймэрхүү ойлголттой болцсон байх хэрэгтэй байхгүй яа. Тэгэл би ерөөсөө тийм уурхаа мурхаа дээр нэг ч дадлага хийж байгааг болохоор одоо жоохон харамсдаг. Ингээ манай бусад нөгөө механик гэдэг ч юм уу тэгээ environment-ын оюутлага мэлгад хийсэн. Тэгээ би болохоор дандаа тийм төсөл талдаа чиглэлсэн болохоор тиймэрхүү юмд жоохон харамсдаг. Дадлага илүү чанартай гэдэг үеж. Тэгээ чанартай хийдэн гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр тэр газар чи ингээ чамаар урсан юм хийхгүй байхын тодорхой шүү дээ. Ингээ зүгмж танилцаа дадлага юу тийм чи ингээ. Гэтэ тэрийг ингээ сөрөөд тэр байгууллагт ямар асуудал байна те. Тэрийг би өөрийн зүгээс яаж шийдэж чадах юм. Одоо жишээлбэл хаалга нонгохгүй ч монгохоор хаагддаг юм бол энийг dev supervisor-тай хэлээд ч юм уу энийг чи ингэж хэл да тэгчээл да гэдэг нэг жоохон санаачлагтай тийм одоо асуудлыг олж харсан ч гэсэн тэрийг нөгөө ажилтнаас шийдэл эн чинь гэсэн миний шийдэл олооч гэх биш. Ийм асуудлаа би ийм шийдэл гаргаж болох юм байна. Ийм альтернатив байна гэд ингэх нэг тийм хандлага сурцсан байх хэрэгтэй юм лээ. Тийм хандлагыг би сая сурсан болохоор одоо итгэс орж ихгүй яа даа гэж амар харамсдаг байхгүй. Гэтэл одоо сурцсан юм шүү дээ. Тийм л дээ. Гэтэ эрс сурсан бол миний дүм яриа л та. Тийм. Иймэрхүү л харамсдаг юм байна да. Би бас айгуу энэ бол яг харамсдаг юм шиг л дээ. Гэтэ айгуу хэмэж боддог байсан нүг флютэ хийж чадахгүй. Гэхгүй флют гэдэг нэг хичээл ордог байхгүй. Флют тийг угаасаа хийж чаддаг. Тий, хийж чадахгүй. Ер нь ойлгодоггүй. Айгуу хэцүү санагддаг. Тэгэл би одоо индастриал хийж флют юу хийж үзэж байгаа яах гэж үзэж байгаа ингээл тэрэндээ ингээд нүг ойлгохгүй байгаадаа биш яах гэж үзэж байгаа вэ гэдэгтээ амар стресстэй байдаг. Хийх хоёр өөрийгөө баг кодлсон юм шүү тий. Угаасаа миний үзэсгэлэн биш ингээд толгоондоо хийж байгаа байхгүй гэдэг кодлдог гэдэг шиг чинь. Тэнгүүд л яг ажил дээр гарсан чинь нөгөө флют маань ороод ирдээ. Би хүн индастриал. Тэгэхээр ер нь ямар нэг хичээлийг би индастриал инженер болохоор ч юм уу тий. Би environmental болохоор ч юм уу процесс болохоор энэ миний үзэсгэлэн биш штэ гэж ерөөсөө битгий хүлээж аваарай. Одоо жишээ нь механикийн экономикс үзэл экономикийг бид нэр үзэж яхаа бид нар механик штэ гэдэг хандлага гаргадаг ч юм уу тий. Бид нэр адилхан ингээд флют үзлээ бид нар флют үзэхгүй штэ ч гэдэг юм уу. Тийм битгий гаргаарай бүх юм тодорхой хэмжээгээр хэрэг болно. Тэнийг хэрэг болохгүй ч гэсэн тэр нь чиний ямар нэгэн сул талыг чинь сайжруулах юм ямар нэгэн чаленж болж байгаа байхгүй юу? Ер нь тематикийн оюутнуудад амар тийм хүмүүс expectation амар тавьдаг. Тэгээд хэрвээ бид хоёрын хамгийн ихний дугаарыг сонжил Сүхбаахын орсон дугаар тий Сүхбаах аягүй гоё гэсэн байхгүй юу? Гэвч чи сургуулаад төгсөөд ямар нэгэн ажлын байранд гарах юм бол яаж амжилттай байхаа гэлээ хоёулаа нэг тиймэрхүү асуулт тасалсан тий. Тэгсэн чинь ингэж хариулт өгсөн байхгүй ингээд хүмүүс чамд заавалтай нэг тийм high expectation тавина. Тэг чи тэрийг яаж ч байгаа л даваад бай. Давсны чинь дараа чам дахиад бүр илүү expectation тавина. Тэр ингээл айл болох хэмжээгээр даваалаа. Яаж хийж байгаа ч чам уу. Тэгсэн цагт чи дараа нь ингээд өөрийнхөө чадахгүйсэн юм чаддаг ч юм уу тий. Тэгээд ваа би ийм хийсэн юм биш тий. Нөгөө comfort zone-оос гараад шүү. Тий яг зөв. Тэг яг тэгж хэлжсэн надад бүр одоо амар comfort zone-оос бүр ганцхан миллиметр л гараад үзээрэй гэж хэлээ. Тий. Тэгэхэд л амар их юм санагдав. Татварын дуусаа байхад comfort zone-д бүр чивэд орчдөг тий. Би бас яг хэлэх гэжсэн марч тий. Ингээ адилхан хүмүүсийн хайжууд байгаа тэгэхээр ингээ өөрийнхөө дутагдaltaй талыг олж харж чаддгүй шүү дээ. Аль болох янз бүрийн хүмүүстэй хамтаа янз бүрийн юм хийж үз. Би бол ингээд янз бүрийн юм дээр ингээд хийж чадах ч байсан. Ер нь failed сайн л гэж боддог байхгүй юу? Failed. Угсаа оюутан болж байгаа failed гэх нэг тийм том муу урд байгаа байхгүй юу? Боломжтой үе юм. Тийм боломжтой. Одоо ажлын байран дээр гарч ирээд
фейлдэх юм бол тэгээд дуусах шүү. Тэгэл халагдчих шүү дээ. Фейлдэж чадж байгаа тэгээ сайхан фейлдэл олцохоос нь тийм. Хамгийн наазах нэг юм сураад сална. Тийм. Чисээ нэг хэлсэн шүү дээ. Өөр хүнтэй байх юм бол өөрөө сул давталгыг харьцуулдаг гэсэн. Тийм болохоор нэндээ тэр ингээд энийг бас ингэж яахгүй. Яа тэгвэл битүү шаал өөр хүн заяа. Шал өөр хүн. Энэ хүн ингээд юу ч ингээд фак өгдөг заяа. Би юм болгон фак өгдөг. Юу ингээд ETB-ийн нэг жижигэн юм тэгэл амар анхаарал хандуулдаг. Энэ хүн болохоор ерөөсөө тэгдэг ингээд. Ерхий уршилаад авдаг. Өө зүгээр дээ. Би ингэж боддог байхгүй нөгөө математик дээр заадаг штэ хамгийн бага ерөнхий багтаж гээд. Тиймэрхүү заадаг штэ. Би хүмүүсийг ингээд тоо гэж боддог байхгүй. Толгой ерөөсөө энэ ч тархичл хүнийг өдөрч байгаа штэ. Хүнтэй харьцна гэдэг чинь тархитай л харьцна гэсэн. Тэгээд өөртөө харьцна гэдэг чинь өөрийнхөө тархитай. Одоо ингээд хүн дотроо өөр хэдүүн байгаа санагдаж штэ. Яг тэгэхэд өөр хүмүүстэй харьцаж л өөрийгөө оруулж харж чадна. Тэр хүнд одоо хуваагддаг тоо гэж байдаг шүү дээ. Тэр хүн чам тохирж гин үгүй юу? Ямар чанзаан чанартай хүн чам тохирох юм бэ? Ямар нэг үлдэгдэл гараад тэгээ чамтай жоох юм бэ? Тийм ээ. Тэр ингээ үзээл яваад тэгээд байхгүй. Тэгээ сүүлдээ ингээд би хүн танихтай амар муу байсан. Тэгээ ингээ янз бүрийн хүмүүстэй ингээ албаар ингээ харьцаж үзсэн байхгүй. Янз бүрийн клубд ороод, янз бүрийн төсөлд ороод, янз бүрийн тэмцээн байгуулад. Тэгэл ер нь бол тэр бол хүнд байх хамгийн хэрэгтэй чадвар гэж бас би нэг бодсон. Хүн таних чадвар. Хүн таних чадвар дээр чинь бас илүү яаж таних чадах вэ гэдэг чинь нөгөө critical thinking гэдэг чинь тэр л илүү нөлөөлөл тах. Тийм. Шүүмжил сурахгүй л бол тэгэл юм цаанаасаа ability чадвартай хүн байд юм шиг ингээл хараад ажээ нэг тийм төрлийн юм байна гэж бодчих. Нүднээс нь бүр харцдаг те. Тийм энэ бол нүдэ айгүй хэмэлдэг. Тийм. Агсэр би нэг нүдээ ороод байсан тийм. Чи тиймгэл одоо би нэг нүдээ орж би тэгээ танилцчихэд гинээс. Миний нүдэ хэмээ хэлнэ. Тэгээд. Тэгээ одоо ингээд сошиал медиагаар ч юм уу ингээд одоо идрээч гэх юм уу, идрооч гэх юм уу, инфлюенсер амар хэлдэг юм байдаг шүү дээ. Бидний техник хүмүүс тоодог. Critical thinking, soft skill. Би ер нь ингэж боддог байхгүй. Бид нар одоо ингээд нарийн мэргэжлээ сурж байгаа тийм. Нарийн мэргэжлийн араас тэр soft skill-ууд чинь тэр дараагийн чадрууд бүр үнэхээр хэрэгтэй. Бараг юуныхаа дээрч орж магадгүй. Дипломноос ч дээр орж магадгүй тэр чадвар бол. Яагаад вэ гэхээр бид нар одоо технологи нь ингээ хөгжсөн бүр нэг тийм нарийн мэргэжил бол шаардагдахгүй. Өөрөө ингээ бүх юм хийгээд байхгүй. Хүнтэй л харьцсан гэсэн үг шүү дээ. Багаар юм хийж байгаа. Тэгэхээр тэр чадрууд нь ингээ нийгмийн чадрууд бас үнэхээр хэрэг болдог байхгүй юу? Тэгээ би тэрэн дээр бас айгүйх тэрийг айгүйх хөгжүүлэхийг хүсдэг. Гэхдээ ер нь сайн чаддаг. Ер нь бол тийм ажилд ороход хинч чиний чиний голч чинь 3.7 юм аа би чиний голч 0.0 чатай ш. 1.0 юм уу чамааг авахгүй тийм бол байхгүй чамтай ярилцсан чиний өөрийгөө хэрэглэж байгаа юу ярьж байгаа өөрийгөө тодорхойлж байгаа чинь л харж ажилд ордог. Тэгээ ер нь мэргэжлийн диплом гэдэг чинь бол картон цаас л ч тийм. Жохон л хүнтэй картон цаас. Тэгээд яг хүмүүстэй харьцаж орж ирэл. Уусаа одоо би бас industrial engineer сурах гэж байгаа байхгүй эдийн засгийн инженер. Тэгээ одоо байнга тэгээд техник технологи бичиг цаасд бол харьцахгүй. Ихэнхдээ ер нь бараг 70% хүнтэй харьцаж шүү дээ. Тийм. Тийм болохоор тэгтгэлтэй. Тийм. Наад чинь мөр яг чухал одоо бид чинь дадлага хийсэн хүмүүс байна шүү дээ. Тэнгүүд яг над чинь илүү их мэдрэгдэж байгаа байхгүй юу? Ингээд яг мэрэгжлийнхаа юмаа яг хийвэл хийчин тэрний хажуугаар ингээд ажлынхантай харилцах юм те. Тэр одоо нөгөө 21-р зууны нөгөө чадрууд гэж ярьдэн штэ. Force гэдэг communication, collaboration тэгээд critical thinking. Тиймэрхүү юмнуудаа айгуу сайжруулахгүй бол хэдийн ингээд хичээлээ сайн байдаг юмаа мэддэг ч гэсэн хамт ажиллаж чадахгүй байх юм бол тэгэл ямар ч байгуулах за миний хөшин болоо. Нэр дэжлээ тий. Тийм байдаг байгаа. За ер нь бол подкастны маань ихний хэсгийг дуусчлаа. Тэгээд дараагийн уламжлалт хэсэг болох нэг киноны дуулуугаа оръё. Тэгэхээр бид хоёр чамаас нэг киноны дууны нэр асуусан шүү дээ. Тэр нь болохоор чам заавал хамгийн гоё дуртай байх ч наалгүй. Зүгээр ямар нэгэн дурсамжтай байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр киноноос нь эхлэх үү? За тэгээ. За кинон дээр юу сонгосон бэлээ? Pursuit of Happiness гэдэг хар арьстай African American эрэгтэй. Өөрийнхөө ингээд жоохон broke жоохон амжиргааны төвшин доогуур болсон. Өөрийнхөө байрныхаа түрээсийг төлж чадахгүй, хүүхдээ сургуульд цэцэрлэгтэн ч явуулж чадахгүй. Тэгээ өөрийнхөө ингээд хүсдэг юмаа хийгээд
өөрийнхөө хийж чадна гэсэн юм хойноос ингээд айгүй том золиос гаргаж явж байгаа байхгүй юу? Эцэст нь тэр үн тэгээд золиос гаргасны дараас хамгийн том амжилтандаа хүрч чадсан. Тэгээд би тэр юмнаас нэг юм л ойлгож авсан л та. Яг чи өөрийнхөө чадна гэж бодож байгаа зүйлөө бол тэрийг хий. Зүгээр хийгээлээ. Тэгэл хийгээлээ. Одоо ингээд нэг үг өгдөө штэ. Олон их мэддэг хүнээс битээ. Нэг мэхий мянган удаа давцсан хүнээс хай гэдэг штэ. Яг л нэг юмдаа зориулаад өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж чадах юм бол амжилтанд хүрнэ. Гэхдээ тэр чинь бас нэгэн золиос хэрэгтэй болдог. Амжилтанд хүрэхэд ямар ч хүнд золиос хэрэгтэй болдог гэж би айгүй бодсоо байхгүй юу. Ер нь одоо их нэртэйгээ муудалцаал, юмнуудаа алдаал, мөнгөгүй болоод гэр бүл өөрийнх нь хувийн амьдрал сүрдэн штэ. Хувийн амьдрал сүрнэ гэж би надад бас айгүй ингээд одоо би 18 таж хувийн амьдрал нэг тийм амар том байхгүй ч гэсэн ингээд амар эвгүй санагддаг байхгүй амар хэцүү юм санагддаг. Үе тэнгийнхээ найзуудтайгаа муудахаар ямар их ингээд сэтгэлийн жоохон хямралд ордог үлээ те. Одоо тэр чинь ингээд өөрийнхөө амьдрал одоо ингээд хүн том болоод ихнэр хүүхдээ гэр бүлтэй болоод ирэхээр чинь найзуудтай бол нэг их харцдаггүй шүү дээ. Тэгээ гэр бүлийгээ ингээд өөрөөс нь холж ийна гэдэг чинь өөрийнх нь биеийнх нь тал нь олж байгаа байдаг байхгүй. Тийм болохоор тэр бол амар том золиос. Би бас энэ кинод амар дуртай. Тэгээ нөгөө хин өмнөх дорж ирэн захирал бид тэр нэг юм pursuit of knowledge гэж хэлсэн шүү дээ. Pursuit of knowledge гэж. Яг нэг иймийг бодгоо science гэдэг нь юу вэ гэсэн чинь pursuit of knowledge гэж бид нар хэлжсэн байхгүй. Тэр үед яагаад гэдэг мэдэхгүй л pursuit of happiness гэдэг кино тэр орж ирж байсан. Би яг тэр үгийг хэлдэг тэр хичээлийнх нь өөрөө очиод энэ киног дахиж үзчихсэн байхгүй. Тэгээ би тэр киноноос ингээд хизээш ингээд үзээд залхаад өөддгөө нэг хэсэг нөгөөнтэй ингээд машин суугаад нөгөө шог нь илүүлж өгдөн шүү дээ. Тэрээс өөр амар гой санагддаг. Хөө яг ингээд өөрөө чаддаг юмараа ингээд нэг хүнийг ингээд импресс хийж байгаа байхгүй тий. Тэр болохоор ямар ч чадвар илүүдэхгүй гэдгийг л. Тий. Тэгээд бас нэг юм ингээд ямар ч нөхцөлд ингээд хүүтэй ингээд хот яваад хүүгээ ингээл скул ямар нэг тэр өч нэг 0.1 юм болд чинь ингээл 0-ын цаас мас ингээл дэвсэл тэгсэн чинь ингээл хүүхдээ ингээд сэтгэл санаагийн дамжил ингээл ямар нэг түүх ярьж өгвөл ингээл энэ тэрнийхний юм шал өөр мөрөлдөө шүү дээ. Тэгэхээр хэдий ингээд амжилтанд хүрээгүй брок жоохон тийм байгаа гэсэн ингээд хүүхдтэй гэр бүлтэй ингээд санаа тавиад надад тэр айгуу гоё санагддаг. Тэгээд тэр чинь бүр ингээд church merch төртөл оноол явдаг өстэй тий. Тэр чинь болохоор яг эрэгтэй хүнээс гардаг ингээд бүр ингээд цаанаас сэтгэлийн хацууд байх тий гэр бүлөө. Тийм сэтгэлийн хат бас жоохон хүнд байх. Ер нь бол хүнд байх хэрэгтэй. Би бас сэтгэлийн хат сайтай байхыг хичээдэг. Ялч хүн киног үзэхээр амар тийм inspired болдог. Тийм. Яг би ч одоо яг юу гэдэг нь. Тий. Миний нөхцөлөд л одоо гайгүй л шүү дээ. Тий, энэ хүнийг бодвол би хамаагүй гайг байхад яагаад энэ хүн шиг ингэж чичиж чадахгүй юм бэ гэж бүр амар өөрөө амар тийж ааж идэв шүү дээ. Хүнд ингээд зүгээр одоо комфорт зонд байхгүй бол нэг л гаднаас ингээд цочроо өгөхгүй л ингээд байгаа л дээ. Тэр ялангуяа монголчууд нэг тийм хөл тий. Ямиг тулгаал бүр яг гэр оронгүй 0 дээр авчиж тавил тийм байх. За. Юу, Дууны үед Dawn of Hall of Fame гэж байгаа. Тэгээд тухайд гэвэл би бүр багтаа сонсдог. Бараг одоо 10 жил сонсч байна. Тэгээд тэр дууг сонсохоор цаанаасаа чи ингээд би одоо тэр дууг сонсохоор одоо янз бүрийн том юм дээр ингээд өрсөлдөөнтэй надад чухал юм дээр ингээд амжилт гаргахын тулд би одоо inspired болохыг хүсэн шүү дээ. Урам зориг тэр дуунаас авч чаддаг. Тэр дууных нь яг үг утгах нь айгүй гоё таардаг. Тэгээ би багадаа ер нь ингээд одоо жоох үхчээд үсгэлийн баярын ингээ аваргууллаа энэ тэр ингээ манай аав чинь амар урамшуулдаг байсан юм. Ингээл өөртөө ингээл бахархаал тэгээд бахархад нь би ингээд дагаж өөрөөрөө бахархаал. Тэгээд аав ээж ингээд айгүй гоё жаргалтай болдог. Хүүхдэн л юм чи угаасаа янз бүрийн жоохон ч гэсэн амжилтанд хүрэхээр жаргалтай болж таарна шүү дээ. Тийм учраас одоо би өөрийгөө ч бахархалтай болох хэрэгтэй байна. Аав ээжгээ ч юм амьд дээр нь бахархуулах хэрэгтэй. Бахархах ямар гоё юм бэ гэж би анханасаа мэдэрчээсэн байхгүй. Тэгээд тэр мөчөөс хойш ер нь би амар хичээдэг болсон. Аав ээжийнхаа ер нь урмыг хуулчихгүй байсан. Гэж л аюу хичээдэг болсон. Тэгээ өөрийнхөө урмыг ч аав ээжийнхаа бодооч ер нь л хүн бусдын төлөө л хичээж явах хэрэгтэй юм. Өөрийнх нь төлөө дан ганц биш.
Бусдын төлөө л ер нь амьдрах аюу гоё юм гэж ойлгосон. Бусдын ялангуяа аав ичиг ингээд жоохон ч гэсэн бахарх болох надад бүр ингээд аюу гоё мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэгээ манай аав ич бас хэлдэг байсан. Бид хоёрт бол нэг өгшүүд нэг тийм олон цодон ингээд эд зүс ирэхгүй чи сайн болж явж байвал болоо гэж хэлдэг байхгүй юу. Тийм болохоор би болохоор аав ичтэй гайл болох сайн болохыг л явж байгааг л хичээдэг байхгүй юу. Хоолн жахан зангираад байна уу яагаад байна? Аав ич гэрсэн. Ер нь бол энэ доо ингээд ер нь бүх юм дээр ингээд явж идэг миний ингээд ямар ч үед би ингээд амар гоё тийм урам зориг авдаг байхгүй юу. Юу ч жийсэн ингээд хийгээл тавьчих. Би үгүйсээ ингээд багтаа амар шартай хөвгтэй шээ. Юу ч жийсэн ингээд хийгээл чадна ингээд ингэн тэгэн чадна. Би чадна гэж хэлдэг ус байхгүй юу. Тэгэд манай аав ээж ч гэсэн амар их урамшуулдаг. Тэрэн дээрээс амар их баярлдаг. Ер нь хүүхдийг багтан огт нь үгээр хүмүүжүүлдэг юм билээ. Тийм шүү дээ. Гараар бол хүмүүжүүлнэ гэж өстой байдаг. Үг л хамгийн чухал. Бас хитрхи үгээр үү. Энэ дуу сонсохоор тэгдэг штэ ингээд you can be гэл ингээл амар олон юмнууд хэлээл тэгснэ голон standing on the hall of fame гэд. Тэгэхээр хэн байх чи хамаагүй өөрийнхөө хувьд жоохон зорилт тавиад тэрийгээ жоохон л биелүүлчих юм бол өөрийнхөө хувьд өөрийнхөө hall of fame дээр зогсож байгаа юм болов. Чиний зорилго чинь ингээд чамайг юу руу ч ингээд хөтлж чадна. Гол нь өөрийнхөө хувьд эсвэл бол нэг зорьсон юмдаа л хүрч ивэл тэр чин том байна уу жижиг байна уу чиний хэн байх нь хамаагүй. Чиний хувьд тэр чин hall of fame ч юм байна гэж аамшаа. Миний хувьд сонсохоор тийг санагддаг байхгүй юу? Тий. Тэгээд хамгийн чухал нь хүн өөрийгөө ялсны дараа тий өөрөө өөрийнхөө тархин доторхоо ялсны дараа л амжилтанд хүрэх юм болоо гэж боддог байхгүй юу? За их гоё тайлбарлаа. Сүүлээс айгу гоёлаа. Яг үндэ энэ дууг сонсоогүй ганц үнийн донд би л л та. Нэндээ бол сонсдог байсан тийм. Би бас яг 10 жилдээ сонсч ирсэн үү? За их сайхан ярилцлаа. За тэглээ. Тэгээд ерөнхийдөө бид хоёрын урилгыг хүлээж авч ирж ярилцж байгаад баярлалаа. Тэгээд ер нь чамд ямар хөө сэтгэл төрөө, ямар хөө аим хэцүү юу, сандар уу? Нэг спот подкаст урьж оролцсон таартай маш их баярлалаа. Тэгээд цаашдаа өөрсдийнхөө подкастныхаа хүрээлэг тэлээд улам олон сонсогчдоо илүү их хэрэгтэй мэдээллийг хүн болгонд ер нь түгээгээсэй гэж хүсэж байна. Яг сургуульдаа ч сургуулаасаа гадна. Энд бид хоёр одоо хойлохнаа болохоор жоохон цөөндөөлэн тий. Өөр нэг маркетинг ажилтаа авт юм уу? Тэг тэр нэг хойлоо 4-р курс болохоор илтэн юм жижиг юм хийж юмчихгүй ч юм уу. Тийм болохоор одоо шинээр орж ирсэн ч юм уу эсвэл тийм хүмүүсээс нэг техник юм уу? Social залгуун чалгаагаа. Тийм. Ер нь жоох эртнээс бодоол яваад байгаа тий. Тэг хүмүүс одоо подкаст хийх сонирхолтой хүмүүс байгаа юм болов уу гэж байгаа. Байгаа хаа. Зөндөө. Тэг юуны үеэр бас orientation week үеэр подкаст ярьж байхад асууж ирсэн шүү дээ. Сонирхолтой хүмүүс байна. Юу яасан шүү дээ. Menti and mentor нөгөө menti mentor хооронд нь холбосон чинь дунд нь гэтээ нэрийг санахгүй л та нэг хүүхэд файлаа хол гарч ирэл хэл та. Подкаст нь сонирхолтой гэж биччихсэн. Oh nice. Тэ. За файлаа ер нь одоо хүмүүс ингэж дуу муу нэх сонсох ойлоод ер нь подкаст ингэж сонсохыг хичээдэг гэсэн шүү дээ. Харин тийм. Би өөртөө тагдаг гэсэн байхгүй юу? Дуу ингэж нэг жоохон ядраагаад идэх тийм. Эсвэл мэддэг дуугаа хит сонсож байгаа ингэ жоохон нөгөө хуушуур наадмын өдөр нэг 4 удаа хуушуур идчих нэг жоохон филактичсэн шүү дээ. Яг тэгтийн шивжж төрөөд яваа. За жоохон өөрөө сонссоо. Өөртөө арай хэрэгцээтэй юм сонсдог бол. Эдрийн подкаст хэрэгтэй юм боолээ. Тийм. За. Тэгээд ирсэн баярлаа. Ингээд нэг цагийг зарцуулаад бит хоёртой ярилцаа суусан баярлаа. За таарч гэсэн үнэхээр баярлалаа. Тэгээд цаашны хичээл судлага амьдралд нь амжилт хүсье. 3 толгойд бай гэж. Биг 2 3 бай.